За бүгдний өнөөдөр хэмээн өнөөдөр та бүхэндээ ойрт хийгдэг үсэд болохыг буцчих шүү гэсэн сэдвээр уншлага хийгээд бэлтгэсэн байгаа. Та бүхэн маань энэ 3 хүзэрнээс хараад өөрт таалагдсан группээ сонгоод уншлагыг хүлээж аваарай. Гэхдээ би одоо яг шууд энерги шалгалтын та бүхэндээ хийгээд өгч. Тэгэхээр та бүхэн маань бас энерги шалгалтанд тохирч байгаа группээ сонгоод явцгаагаарай. Тэгэх юм бол та хэд илүү амар байх болов. За нэгдүгээр группийг маань сонгосон хүмүүсийн хувьд юу гэж байна вэ гэд. Тэгэхээр нэгдүгээр групп дээр маань илүү агаар бие махбодтой хүмүүс орж ирсэн байна. Ихэр хумх шинлүүрээ орцтой хүмүүс байгаагаас гадна охин за баг зэрэг материал урд харагдаж байна. За ойрын үед та бүхэн маань ингээд ямар нэгэн зүйлийг хүсээд ямар нэгэн ажилд орохыг эсвэл за ямар нэгэн харилцаанд орохыг хүсч мөрөөдөд байсан бол та бүхэн маань яг зөв группээ бас сонгосон байна. Ямар нэгэн байдлаар нэг шинэ ажил хийх гэж байгаа. Надад бол яг ажил төрөл дээр илүү өдөрхөө мэдээлэл орж ирээд байна л да. Нэг шиг тийшээ явах гэж байгаа. За ажлын санал хүлээж авсан ч юм уу те. Дээрэс нь та бүхэн хэн нэгнээс тусламж дэмжлэг авах гээд хүлээж байсан бол ямар нэгэн ажлыг хийх гээд ганцаараа тэр ажил дээр бүтэхгүй байгаа. За дээрэс нь харилцаан дээр гэхэд та харилцаан дээр ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Эсвэл харилцаан дээр хэн нэгний сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй байгаа бол та бүхэн маань яг нэгдүгээр группийн маань зөв группээ сонгож энэ дээр төлхөө орж ирж байгаа. Яг энэ уншлагыг авч байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол та бүхэнд миний энэ уншлагыг авч байгаа нь өөртөө юм харилцааны маш том түлхэц болгохны бас том тусламж дэмжлэг болгохны гэдэг утгаараа орж ирж шүү манайхаа. За хоёрдугаар группийнхэн маань илүү матар охин хонь за хэрэнцээ урд харагдаж байна. Усны урднаас загсны урд харагдаж байна. За тэгэхээр хоёрдугаар группийнхний маань хувьд бол илүү шийдвэрэн гаргах гээд хүлээж байгаа. Энэ харилцаанаас гарах уу яах уу гэсэн шийдвэртэй хийж чадахгүй байгаа хүмүүс харагддаг байна. Тэгээд сахиусууд нь та хэдэд юу ч хэлүүлж байна гэд. Тэгэхээр өөрийгөө сонсоо. Тэгээд чамайг аль зам нь илүү чамайг яг өөрийн сүнсний зорилготой нийцүүлж байна. Чиний хүсэл мөрөөдөлтэй илүү нийцүүлж байна. Тэр замаа сонгох хэрэгтэй. Харин аль нь чамайг өөрөөс ч холдуулж байна. Өөрийн чинь зорилгоос, өөрийн чинь тэр хүсэл тэмүүлслээс холдуулаад байна гэдгийг өөрөө сонгох гэд. Тэгэхээр та хэд маань яг энийг шийдэх гээд хоёр харилцааны дунд гацсан. За хоёр харилцааны дунд хийсээ илүү яг X тэр чигт нь явуулах уу? Эсвэл буцааж хүлээж авах уу гэсэн шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа хүмүүс байгаа бол та хэд маань зөв группээ сонгож чи. Хоёрдугаар группийн дээр маань илүү шууд хүн хоорондын харилцаа гарч ирж байна. Тэр тусмаа хайр сэтгэлийн харилцаан дээр та хэд маань шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа гэсэн мессеж орж ирлээ. За 3 дугаар группийн маань хувьд гэхээр номын орд, арслангийн орд, ихэр хумхын орд байна. За жинлүүрийн ордтой. Дээрээс нь хилэнцгийн орд харагдлаа. За таад маань ойрын үед яг зүүн совинтай холбогдож байгаа нэлээд зүуд найр чинь нэг тийм зүүн совингийн мэдрэмжтэй байгаа. Зүүдээр аливаа мэдээлэл авдаг ч юм уу. Эсвэл ижил тунхаардаг. За нэг бол яг гинтийн байдлаар ингээ хүмүүс та бүхний амьдралд орж ирээд таны яг хэрэгтэй байсан сэдвэр яриа өрнөд явдаг ч юм уу. Тийм байгаа бол та бүхэнд маань энэ болгоно нь цаанаас нь сахиуснаас нь ирж байгаа заамжчлага, газарчлаг, замчлал байхны энэ 3 дугаар группийн маань хувьд ямар хүмүүс байна вэ гэхээр надад орж ирж байгаа мессеж нь маш их эргэлзээтэй хүмүүс байгаа дээ. Аливаа зүйлтэй, бүх зүйлтэй ажил төрөл, санхүү, за хайр дурлал амьдрал ах уу гэдээ бүр ингээд эргэлзсэн. За би Монголд амьдрах уу, гадагшаа гарч амьдрах уу, энэ ажил авах уу, эсвэл суурь ажил хийх үү, тогтмол ажил хийсэн дээр үү, нэг тийшээ явсан дээр үү гэл нэг бүх юм нь маш их эргэлзээтэй байгаа даа. Тэгээд хин нэгэн та бүхнийг ингээд газарчлахыг нэг надад бол чиглэлээ алдсан хүмүүс л харагдаад байна л да. Яг энэ замдаа итгэхгүй байгаа. Зүгээр сууж байгаа. За надад яг тийм хүмүүс орж ирж байна. Одоохондоо яг ажил төрөл нь шийдэгдээгүй, явах зам нь тодорхой биш, хийх ажил нь тодорхой биш. Аливаа зүйлс яг та бүхэнд маань нэг тодорхой биш байгаа. Тэгсэрнэ яг зүүн совингаа дагаад ч юм уу, эсвэл өөрийнхөө бодол мэдрэмжээ дагаад нэг ингээд явж байгаа хүмүүс байгаа бол энэ яг зөв групп байна.
Надад бол яг орж ирж байгаа мессеж нь юу вэ гэхээр та хэд маань нэг тийм зураглал нь зүгээр гэртээ байгаад ба. Гэхдээ яг бус нийгмийн хүрээллээс болоод ч юм уу би нэг зүйлийг хийх ёстой, би ажиллах ёстой. За магадгүй нэг дэлгүүрт кастч нарч очихгүй ч гэж боддог ч юм уу тийм. Гэхдээ яг сүнснийхэн зар сүнсэн та бүхнийг битээ чи ингэж амьдрах хүн бишээ гэж ингэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та хэдийг маань илүү 3 дугаар группийн маань бол дотоодынхон дуугалаг сонсож чиглэлээ одоо болох хэвээр шаардлагатай хүмүүс байгаа гэж харагдлаа. За одоо хэдүүлээ яг урьдчилалтаа орцгоо чи. Тэр хэдийг маань группээ сонгосон байх гэж найдаж байна. За 1-р группийнхний маань одоо та хэдийг маань байг ямар байна? За 1-р группийнхний маань хувьд гэдгээр өнгөрсөн хугацаанаас ахуулаад энэ хайр сэтгэлийн харилцаан дээр та хэд маань өөрсдийнхөө хичээл зүтгэл гаргахаа болчихсон сэтгэл зүрхийн энэ хүнд яг зориулъя гэд тэгсэн ч гэсэндээ зориулж чадахгүй байгаа мэдрэмж байна. Яг та бүхэн дээр энэ зүйл гарч ирээд байна вэ гэхээр өнгөрсөн хугацааны харилцаан дээр худал хуурмаг зүйл болсон таныг хуурам бэлсэн эсвэл энэ харилцаан дээр та ямар нэгэн байдлаар үл итгэх шалтгаан байгаад байгаа учраас та хэд маань өөрийнхөө зүрх сэтгэлээ энэ хүнээс жоохон татсан байгаа харагдаж байна. Яг өөр дээр анхаарчихсан. Эсвэл дахиж энэ хүн рүү ингээ яг гоё итгэлтэйгээр чим үнэнчээр тийм юу ч бодолгүй гинэн цайлганаар шууд сэтгэл зүрх бүх байгаа зүйлээ зориулж чадахгүй байгаад байна. Энэ нь бол яг энэ хүний өнгөрсөнд гаргасан алдаатай холбоотой байж магадгүй л дээ. Яагаад гэх юм бол 4-р үзэр гараад ирсэн юм байна. Тэгэхээр энэ үзэр маань яагаад гарч ирсэн бэ гэхээр та хэд маань энэ харилцаан дээр итгэлгүй болчиход байгаа. Уг нь бол та хэд маань 1-р группийнхэн маань энэ харилцаан дээр бол маш их хайртай. Энэ хүндээ бол маш их хайртай. Тэгээ энэ хүнтэйгээ л ер нь бүх амьдралаа дуусгахыг хүсэж байгаа. Чин сэтгэлээсээ гэдэг юм бол энэ хүнтэй амьдралаа дуусгаад за харилцаагаа бас шинээр эхлүүлэхийг хүсэж байна. Шинэ боломж бололцоо байгаа бол энэ боломж бололцоог нь ашиглахыг хүсэж байна. Тэгээ хамгийн гол харилцаан дээр чинь та бүхэн маань саад болж байгаа зүйл гэдэг юм бол та хэд маань өөрсдөө харилцаанаас сэтгэл зүрхээ татчихад байгаа. Энэ харилцаан дээр итгэх итгэлээ алдчихад байгаа хамгийн том саад болж байна гэж харагдаад байна. За одоо та хэдийн маань 1-р группийн маань хамтрагчдын хувьд exit-ийн байр суурь та хэдийн маань яг юу гэж бодоод байна вэ? За exit-ийн хувьд гэх юм бол энэ харилцаан дээр та хэдийг бодвол илүү шийдвэртэй байгаад байна уу? Энэ харилцаан дээр бол тууштай байна. Өөрийнхөө бодсон төлөвлөсөн зүйлс дээр маш тогтвортой байгаад байна л да. Тэгэхээр энэ харилцааг бол X нь яг юунд дээр тууштай байгаад байгаа вэ гэхээр тааттай буцаж нийлнэ гэсэндээ маш ихтэй байгаад байна. Буцаж нийлнэ энэ харилцааг орхиж чадахгүй за буцаад эвлэх нэ энэ харилцаанд буцаагаад ингээд сэтгэл зүрхээ илүү нээлттэй байлгадаг гэсэн байдлаар хандаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хүн яг эргэлдсэн, гацсан хоёр хүний дунд шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа ч юм уу харилцаан дээр өөр хүн орж ирсэн байх магадлал маш өндөр байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд та хэдэд тэр гаргах ёстой байсан чин сэтгэлээ гаргаж чадаагүй та хэдэд сэтгэл мэдрэмжээ илэрхийлж чадаагүй бол та хэдэд одоо яг энэ хүний бодол нь юу вэ гэдэг. Тэгэхээр би одоо яг харилцаагаа эхлэхдээ сэтгэл зүрх бүх зүйлээ ингэж зориулах ёстой байна. Энэ хүн мэдрэмжээ илэрхийлэх ёстой байна. Яг энэ 1-р группийнхнийг хайрлах ёстой байна. Би өнгөрсөн хугацаанд 1-р группийнхиндээ үнэхээр сэтгэл зүрхээ зориулж чадаагүй юм байна гэсэн ойлголтыг бол маш их авсан байна. Энэ дээрээ бас маш их стресстэй байгаа харагдчихэв. Өнгөрсөн хугацаанд бол яг энэ зүйлээ ойлгоогүй байсан байж болохоо байна. За одоо харин энэ хүн үнэхээр буцаж ирүүл хизээ ирэх вэ гэдэг мессеж хүлээж авъя. Энэ 2-р группийн маань буцаж ирүүл хизээ ирэх вэ? За гайхалтай мессеж гарч ирж байна. За хувь цагааны хүзэр болон high priestess
high price. Хөзөр гараад ирсэн байна. Хилээ идэрчлээ нэг л гэсэн чинь. За яг нэг юу ярьсан байна. Та хэдийн маань харилцаа бол ерөнхийдөө та хэдий хүслээр болсон харилцаа бол биш байна. Зарим хүмүүс яг бодлороо сонгодог тань. Энэ хүнтэй би байх юм бол миний санхүүгийн боломж бололцоо юм байх юм байна. Миний ажил карьер дээр ийм тусламж дэмжлэг орчих юм байна. Бид хоёр нийлэх юм бол нэлээд потенциалтай байж чадах юм байна. Энэ хүн өөр хүүхдээ гээд явж чадхаар байна гэж хүмүүсээс тэр гадаад байдлыг хараад, эсвэл сэтгэлийг хараад, байгаа байдлыг хараад дүгнээд байдаг. Гэхдээ та хоёрын харилцааны хувьд бол тийм боломж бололцоо байхгүй. Угаасаа л та хоёрын өчрөх ёстой цагаас ахуулаад энэ бол хов тавилан бас их маш их оролцсон байна. Та хэдий сахиусуудын нөлөөтэйгээр өнгөрсөн хугацааны магадгүй заяаны хань яг л учрах ёстой байсан хүмүүсээ ч харагдаад байна л да. Одоо Oracle Gartner мессежийг бас харах юм бол яг тэгж харагдчих байгаа юм байна. Чи бол одоо нэг зөв замаараа явж байгаа. Чамаг чи яг ингээд Devage-ийн ивэлийг авцсан явж байна гэж хэлүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр та хэд маань энэ X дээр ивэлзээд энэ хүнийг ямар нэгэн байдлаар салий, боли, орхий гэж бодож ирсэн бол энэ харилцаа хийх боломжгүй харилцаа байна. Таны шийдснээр болиг болчих харилцаа бол биш л харагдаж байна. Яагаад гэхээр заяаны хань байх магадлал маш өндөр харилцаа. Тэгээ бас энэ хүн бол та бүхэнд тийм зовлон зүдгүүр авчрах гэж бол учраагүй та хэдийн амьдрал маш эвэл болж та хэд хоёулаа хамтдаа энэ ертөнцийг туулаад хамтдаа нэгдээд хүчрэхэг болоод хамтдаа өсөж хөгжөөд энэ амьдралыг туулах ёстой байсан харилцаа юм шүү манайхаа. Тэгэхээр энэ хүний өнцгөөс бас харж байгаа зүйл нь тэрийг бол энэ хүн маш их мэдэрдэг юм байна. Магадгүй та бүхний бодол маш их мэдрэмж өнөртэй хүмүүс байж болно. Таадыг маань угаасаа л миний заяаны ханд бид хоёр угаасаа л амьдрандөө бид тэр сална гэж байхгүй дээ. Одоо ингээ муудал цаадч яах вэ гэсэн байдлаар ер нь хосуудад нь бол харддаг юм байна. Би нэг тэнийг юм ээжлээ дээ. Яах гэдэг ингээд тасн туршихаа хань ижлээ хамт байх хүнээ ингэж гомдоомдоо гэсэн байдлаар харж та хэдийг маань маш их өндрөөр үнэлдэг гэж харагдаж байна. Тэгээ бас та хэдийг маань маш их үзэсгэлэнтэй гэж хард юм байна. Та хэдий өөрийгөө бие авч явж байгаа байдал гадаад дүрт хүрэх ч гэсэн хамтрагчдын хувьд бол маш их тийм гоё мэдрэмжийг төрүүлдэг байгаа байхгүй юу? За дээрэс нь дүүр группийн маань хамтрагчдын хувьд юу гэж боддог вэ гэд тэгэхээр та хэдийг маань үнэхээр нэг тийм хов тавилангийн бэлэгшээл гэж хүлээж авдаг юм байна. Үнэхээр гайхалтай. Тэгээ та хэдтэй бол маш урт удаан хугацаанд ирээдүг харж байна. Та хэдтэй яг л нэг завин дээр суусан. Бид хоёрын завин дээрээс одоо буух ирэх байхгүй амьдралыг туулах ёстой гэсэн өнцгөр хараад байна. Гэхдээ одоо яг шууд хүрээдрэхгүй бол би шууд X-үүд нь хурж ирж чадахгүй. Эргэлзээд байна гэж харагдаж байна. Яг эргэлзээд байна вэ гэх юм бол өнгөрсөн дэх алдаанаас өнгөрсөнд та бүхний гомдоосондоо тэр стресснээс арай гарч чадаагүй байгаа. Яг бүхнийг эхлэн одоо би ингээд зүрх сэтгэлээ зориулнаа гэд мэдсэн байгаа хэрнээ шууд үүдл аваад ороод ирэх гэхээр чадахгүй та хэдийг жоохон гомдоосондоо гэмшээд имээгээд байгаа тэр мэдрэмж байгаад байна. Тэндээсээ болоод жоохон эргэлдсэн гацлын байдал орчоод байгаа хараглаа. Тэгээ одоо энэ хүнийг яг орж ирэх хугацаанд гэдэг юм бол тийм хурдан энерги харагдахгүй байгаа учраас 2-7 хоног юм уу? За хамгийн багадаа 2-7 хоног. Тэгээд ихтэй 2 сарын хугацаанд та хэд дээр маань буцаж ирнэ гэсэн мессежийг өгүүлж байна. За одоо харин та хэд дээр маань өгч байгаа. Сахиусын зөвлөмж зөвлөгөө нэгдүгээр гол бихэндээ маань өгч байгаа сахиусуудын сахиусуудын зөвлөмж зөвлөгөөч гэсэн та хэд маань харж байгаа бол харилцаагаа шинээр эхлэе. Тэгээ ирээдүгөө илүү хар. Ирээдүйдээ доктортой амьдралаа илүү бүтээн байгуулах хэрэгтэй, бий болгох хэрэгтэй. Та хоёр бол хамтраад нэгдэх юм бол илүү их зүйлийг хийж чадна гэж харагдаж байна. Тэгээд гомгөрсөн дэх энэ гомдол харуулсаа тавиад явуулчихаа. Энэ зүйл байхгүй бол та хоёрын амьдрал юм сайхан байгаа байхгүй юу? Та хоёрын харилцаанд дэршин нэглэл байна. Тууштай ирээдүй байна. Хамтын ажиллагаа, хамтран нэгдсэн тэр урт удаан хугацааны тогтвортой амьдрал байна. Энэ зүйл ороод ирэхээр та хэдлээ болж байгаа юм гомдол харуулсал байгаа байна. Гэдгийг тодорхой хэлүүлж байна. За тэгээд
Нэгдүгээр группийн маань X-д та хэд юу гэж байна вэ? Юу хэлхийг хүсэж байна вэ? За би чамд яг юу мэдэрч байгаагаа хэлхийг хүсэж байна гэж. Тэр нэг хэлбэн үнэхээр сэтгэл мэдрэмж одоо илэрхийлмээр байгаа мессеж орж ирчихсэн. Тэгэхээр та хэд маань бас хэлхийг хүсэж байгаа юм байна. Би чамаг яг намайг орхиж байна гэж мэдэрч байна гэсэн мессеж хүрчирч байна. Би бол зөвхөн одоо чамаг нэг зовлонгоос ч ангижруулдаг тий. Эсвэл өнгөрсөндөх тэр авсан шархнаас ангижруулж байсан хүн гэдгээ би мэднэ гэсэн бас нэг гомдлын үгнүүд орж ирж байна энэ хоёр дээр. Тэгээ та эдээс маань яг ингээд өнгөрсөн хугацаанд энэ хүн таныг буруугаар ойлгосон байж болно. Эсвэл өөрийнхөө тэр хийсэн алдаа дутагдaltaй үедээ танд хэлсэн үг эсвэл хуурм хэлсэн тэр зүйлсээс болохоор зэрэг таныг буруутгаад байгаа бас жоохон мессеж орж ирж байна л да. Би чиний зүгээр л юм өвчнгөөс салгадаг байсан хүмүүстэй чи намайг зүгээр л ардаа өрхөн үздэг гэсэн мессеж бас орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр яг өнгөрсөн хугацаанд та дээр яг энэ хүн өөрт нь хайртай гэж итгээгүй юм шиг надад мессеж орж ирж байна шүү дээ. Бүрэн дүүрэн итгээгүй те. Тэгээ зүгээр тань бас гомцсон гомдол байгаад байсан байна. Яг чамаас бол чи иймэрхүү болсон шүү дээ. Чи ямар намайг тухайн үед хайрлж байсан юм биш дээ гэсэн сонир мессеж орж ирж яах юм. За нэгдүгээр группийн маань уншлага энэ хүрээнд өндөрлж байна. Тэгээ та бүхэн маань хувийн уншлага авахыг хүсдэг юм бол миний Instagram болон Facebook-оор холбогдоод хувийн уншлага авч болно. За хувийн уншлагын хувьд яадаг вэ гэхээр хүмүүс тайлбарлаад өгөөч гэж маш их орж ирдэг. Тэгэхээр та бүхэнд одоо тайлбарлаад өгье. Хувийн уншлага маань хугацаа дээр цаг тавигддаггүй, асуулт дээр цаг тавигддаггүй. Та хэд маань холбогдоод өөрийнхөө асуухыг хүсэж байгаа асуултуудаа асууж болно. Та хэдэн минут, хэдэн минут гэж цаг тавих, хугацаа тавих боломжгүй. Тэгэхээр зарим хүн 20 минут, 10 минут эсвэл нэг цагч байж болно. Тэгээ хувийн уншлага дээр маань давхар юу явагддаг вэ гэхээр уншлаг болгоныхоо ар дээр би заавал сахиус үеийнх нь өөрсдөө хэрэгтэй байгаа зөвлөгөөг авч өгдөг. За энергийн бас шаардлагатай байгаа ямар тань дээр хүртний ямар асуудал байна, энерги ямар болоод байна, санхүү дээр юм уу, ажил төрөл санхүү дээр юм уу, хайр сэтгэл дээр юм уу гэдгээс жахуулаад хийх зүйлс нь бас өөр байдаг энергийн цэвэрлэгээ, энергийн засал тийм. Тийм болохоор тэр болгонод хамтдаа ороод явдаг шүү манайхаа. За тэгээд хоёрын уншлагаа авахыг хүсдэг юм бол та маань Instagram, Facebook-ээр холбогдоод хоёрын уншлагаа авах болохны ойрын үед бол өөрөө яг таарууд дээр төлхөө ажиллаж байгаа болохоор завтай байгаа тийм болохоор та хэд маань хэр авахыг хүсэх юм бол чөлөөтэй орж ирээд аваарай. За хоёрдугаар группийн уншлага туршлагач. Хоёрдугаар группийн маань энэ үзрэг сунгасан байх учиртай. Хоёрдугаар группийн маань өөрсдийн байгаа байдал ямар байна вэ? Хоёрдугаар группийн дээр маань ямар гайхалтай мессежүүд ороод ирчихвэ. Энд чинь баг салаагүй юм шүү. Эксэн уншлага гэдгсэн чинь шал өөр мессеж орж ирж байх юм. За хоёрдугаар группийн маань маш том боломж орж ирж байна. Шинэ эхлэл орж ирж байна. Шинэ танил орж ирж байна. Шинэ хайр дурлал орж ирээд байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ группуд та хэд маань яг өнгөрсөн дэх X-ийг тавьж явуулаагүй байгаа. Эсвэл өнгөрсөн дэх X зүгээр яг надаас үнэхээр асууж байгааг мэдэхгүй байна. Яг гэх юм бол та хэд маань амьдралд одоо яг жинхэнэ хувь зайны хүртэн та руу иргэсэн байгаа байхгүй юу? Одоо орж ирж байгаа шинэ учир нь та хэд маш их аз жаргал, доктортой амьдрал, тэр гэр бүлийн амьдрал болоод орж ирж байгаа баг сахиусуудынх нь ивэл хорвоо ертөнцийн бэлэг гэж хэлж болохоор байна. Үнэхээр гайхалтай. За хоёрдугаар группийн маань энэ X ер нь яасан бол доо ямар байдалтай байгаа бол гэсэн байдлаар надаас асууж болно. Эсвэл яг ийм хүн орж ирж байгаа амьдралд нь орж ирэхэд ойрхон байгаа ч гэсэн жоохон X-ийг тавьж явуулж чадахгүй байгаад байна уу да. Бодлын төвшөнд гэсэн мессеж орж ирлээ. Хэрвээ тийм байгаа бол та хэд маань
зүгээр X март орих хай тэр хүнийг дурсах ч хэрэггүй. Тэр бол та эдийн хувьд түүх болоод өнгөрсөн. Энэ бол зүгээр дурсамж байсан. Өнгөрсөн дэх тэр токсик харилцаа ямар харилцааг таныг хүндэлдэггүй, үнэлдэггүй, хайрлдаггүй, хүүхдөө хөөндөө саарж нээсэн тийм харилцаа байсан бол одоо бол энэ бүхэн дахиж хизээж таны амьдралд тохиохгүй нэ, үргэлжлэхгүй нэ. Тийм болохоор би энэ X-ийн талаар таны мэдрэмжээр ингэж олон юм ярмааргүй бай. Бүр цааш нүдийг гайхалтай харилцаа ороод ирчих одоо энийг даллуурдаад өнгөрсөн баларсан мөн бага зүйлийг яриад явах тий. За харин X-ийн мэдрэмжээр надад одоо бүрдийн маань X-ийн тайлыг юу бодож байна. Хоёрдугаар группийн маань X-ийн хувьд гэх юм бол энэ хүн таныг тавьж явуулж чадаагүй байна. Одоо ч гэсэн ер нь боддог. Тэгээд тантай буцаж нийлэхгүй, тантай буцаж нийлэхгүй юу гэдэг тэр эргэлзээд байгаа харагдаж байна. Буцаж үйлдэл хийх үү яах уу гэдэг тэр. Уг нь бол энэ хүмүүс та бүхнийг маш юм эмпресс буюу эмгтээлэг энергитэй гэж харж байна л да. Эмгтээлээ, гоо үзэсгэлэнтэй. Тэгээд тэр тусмаа дотоод гоо үзэсгэлэнт чинь маш гайхалтай хүмүүс байдаг гэж харддаг юм байна. За тэгээ бас зүүн совин мэдрэмж маш их өндөртэй. Магадгүй энэ дотор одоо таарад уншигч ямар нэгэн үздэг хардаг хүн байгаа бол эсвэл сэтгэл мэдрэмжээрээ ингээд хүнд тусалдаг те зүм бэлэгтэй. Надад орчиж байгаа зүйл нь бас сэтгэл зүйчний доктор явж байна. Амьтан тайртай хүмүүс явж байна. Зовсон зүдэрсэн хүмүүс тусалдаг тийм хүмүүс байгаа болоо та хэд маань 2-р группийнхан маань илүү юм нэг маш зөөл энергитэй хүмүүс байгаа байхгүй юу? Бас хүмүүсийг бодвол юм эмзэг, мэдрэмтгий, маш эмгтээлэг, уян зөөлөн, бусдыг хайрлсан, инэрсэн, өрөвдсөн. За тэр зүйлсийг ч маш их хараад байна. Тэгээ энэ хүний хувьд бол энэ харилцааг дууссан гэж хэлэхэд хэцүү. Энэ хүн бол яг дуусаагүй юм шиг мэдрэмжтэй явж байна. Бараг би мөнхөр хэлэхэд энэ хүн даварсан юм шиг надад санагдчихлаа. Яагаад гэдгийг очихгүй болох уу? 2-р группийн хинтэйгээ буцаж нийлэх үү яах вэ гэж бодоод байгаа хгүй. Та хэд маань энэ 2-р группийн маань бараг илүү энэ хүнийг амьдралаасаа тавьж явуулаад өнгөрсөн хугацаанд хүлээгээд зовоод шаналаад энэ хүнд итгээд найдаад хамаг цаг хугацаагаа өрөөд сэтгэл зүрхээ зориулаад байхад энэ хүн тодорхой юу ч хийгээгүй хэрнээ одоо болохоор ингээд өгний юм хүндээ би буцаад очивол яах вэ идэр гэсэн байдлаар хандаад байна. За буцааж ирэхэд нь юу саад болж байна вэ гэдгсэн чинь хэл лам хэрүүл тэмцэл маргаан зөрчилдөө гинэ. Та хэдийн маань хооронд өнгөрсөн хугацаанд маш их тэмцэлтэй байсан, за зөрчилтэй байсан байгаа бол энэ хүн маань дахиад нэг бодож байгаа золон за битээр баг ингээл буцаж очиод хэрэлдээл маргаалдаал тэгэл бүх юм баг дуусчих магадгүй. Тийм болохоор буцаж очиагүй дээр байхаа. Очлоо гэж сайн сайхан юм болохгүй. Бит хоёрын хооронд хэрүүл болно. Бит хоёрын хооронд маргаан зөрчилдөө тэмцэлтэй болно гэсэн байдлаар хандаад байгаа харагдчихэв. Үн нь бол яг таныг бодох юм бол ирмээр байгаа. За тэгтээ бол би та хэд X-үүд нь яллыг хайртай гэж хэлэхгүй. Энэ хүмүүс бол яг таны энэ тэр эмгтээлийг таал за гадаад үзэмжүү байдгийн тий тэр болгонд л татагддаг болохоос биш чин сэтгэлээсээ энэ хүн хайртай таньгүйгээр байж чадахгүй болоод тань бүх зүрх сэтгэлээ зориулаад байгаад таньгүйгээр энэ хүн цаашаа амьдрч чадахгүй ингээ ганцуурмаар байгаа юу та энэ хүний хорвоо ертөнцөө та энэ хүний бүх зүйлийг өглөөгүй шүү манайхаа 2-р группийн энэ хүн зүгээр л таны имжтэй за уг нь бол очицж яах вэ гэсэн байдлаар л хандаж байгаа надад харагдлаа. Яг надад нэг тийм жишээ өгч ирээд байгаа. Жишээ нь юу вэ гэхээр нэг аюу баян залуу заяа. Аюу баг юм гадаад хаустай, машинтай, баргал хувийн онгоцтой тийм залууг. Тэгсээр нөгөө талд нь ингээд аюу гоё халамжтай тийм хүн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь за уг нь би энэ хүнтэй байх юм бол сайхан амьдрын штэ, хувийн хаустай штэ, уг нь царайлаг, тэгээд бас гайгүй, дуулчтай, тийм гэд нэг хамт гайгүй боо чанаруудыг гаргаж ирснийг тэр хүнтэй баг байчвал уг нь зүгээр дээ. Гэхдээ би тэр жоохон таавт хүмаа гэд сонин
Үнэхээр дургуур мөр энерги явж байгаа байхгүй юунд. Ийм юм гэж байхад те үнэхээр л хүн хайртай бол сэтгэл зүрхээ дагаад хүнд үйлдэл хийх ёстой. Тэгэхэд ингээд та бүхний хамаг сайн сайхан чанаруудыг бодож ирснээ өвөө нийлж хийсэн. Нийллэх гэхээр угаасаа маргалцдаг дөө. Гэж байна. За одоо бүр ихний ба next юм гээд буцаж ирэх үү. Буцаж ирэхээр бол хизээ таад дээр үйлдэл авах вэ. За энэ хүн бол ингэж харагдчих. Би өнгөрсөн хугацаанд зүрх сэтгэлээ зориулсан шүү дээ. Намайг зүрх сэтгэлээ ингэ зориулаад байхад ерөөс ойлгоогүй. Энэ ямар сэрний энергитэй юм бэ? Өөрийнхөө алдаа дутагдлаа юм чинээ боддгоо ойлгохгүй хүмүүс байгаад байна. Нэг бол та хоёр маань хоорондоо ойлголцлын маш том зөрүү гарсан юм байна. Энэ 2 дугаар группийнхний маань X-үүдийн хувьд гэх юм бол та бүхэнд чадах чинээ бүхий л зүрх сэтгэлээрээ сэтгэл гаргасан гэж хэлж байна. Бүх зүрх сэтгэлээрээ чамд сэтгэл гаргасан шүү. Тэгэхэд чи намайг ойлгоогүй. Тийм болохоор би ингэ явлаа. Гинэ. Та хэд намайг юм байдалд хүргэсэн гэсэн байдлаар харагдаж байна. Тэгээ одоо бол та хэдэд л маш их гомдсон хүмүүс байгаа даа л да. Та хоёрын маань хооронд ямар нөхцөл байдал үүснэ бол би одоо энэ уншлах дээр бол харах боломжгүй цааш нь дэлгэрүүлээд. Тэгэхээр бүр та хэдэд гомдсон. Тэгээ би одоо ингэ зөө явъя дөө гэсэн байдлаар хандаад байна гэж харагдаад байна. Ер нь exit-ийн хувьд гэх юм бол бодол мэдрэмжийн хувьд гэх юм бол маш хүнд байгаа даа л да. Энэ хүн зүгээр л яг тоглолт хийж одоо бодол мэдрэмжээ нэг таныг бодохгүй байгаа юм шиг, таньгүйгээр илүү сайхан байгаа юм шиг жүжиглж байгаа боловч яг сэтгэлийнхээ гүнд гэх юм бол маш их ганцаардмал эргэлзээтэй, гонцсон. Угаасаа та одоо ингээд хүлээж авахгүй байгаа хил амтай зөрчилтэй юм чи ингээд явхаастаа гэсэн байдлаар дотооддоо бол маш хэцүү байдлаар явж байгаа юм байна. Энэ харилцааг орхийг гэсэн байдлаар хандж байгаа юм байна. Гаднаа бол за яг орхицсан жагаа болцсон жагаа гэж харагдаад байгаа байхгүй надад бол төрийн өмчлөлтөөр тийм харагдсан тийм. Тэгэхээр одоо бол яг дотоод мэдрэмжийн цонцоод үзэхэд бол үнэхээр хэцүү. Тэгээ та хэд үйлдэл авахгүй гэхээр үйлдэл авахгүй гацсан. Тэгээ үйлдэл авч чадахгүй байгаадаа бол өөрөө маш их стресстэй чаналж байна. Үйлдэл аваад ороод ирэх гэсэн ч чадахгүй. Тэгээд үйлдэл авахгүй байсгаар угаасаа л чаналж харгалж байгаа. Тэгээд энэ хүний шийдвэр нь бол угаасаа буцаж ирэхгүй. Ер нь бол буцаж ирэхгүй. Тэгээд ингээд хэцүү байгаа ч гэсэн орхий доо гэсэн тодорхой мессеж орж ирж шүү манайхаа. Тэгээд бол бүр би юм угаасаа өөрсдөө илүү сайн сайхан боломж хайр гарт ирч гарч юм уу юм бодё. Тийм. За та бүхэн маань орж иж байгаа сахиусынхаа зөвлөмж зөвлөгөө гэхээр өнгөрсөн өдөр жоохон гомдол харуулсан байгаа бол тэрийгэ тавиад явуулаарай. Та маань одоо орж иж байгаа зүйл нь цоо шин хэлэл, цоо шин шийдвэр, цоо шин боломж. Тэгээд маш их эд баялаг. Надад орж иж байгаа мессеж нь юу вэ гэх юм бол та хэд рүү одоо нэг харилцаа байна. Эсвэл харилцаа байхгүй байгаа бол орж ирэхэд маш ойрхон байна. Өөрийн page of wands гарч ирсэн байна. Тэгэхээр тавааны үзэр гараад ирсэн. Маш ойрхон байгаа шүү манайхаа. Шинэ хуудас эхлэхэд шинэ зүйл амьдралд чинь ингээд ирч хүчтэйгээр орж ирэхэд маш ойрхон байна гэж харуулж байна. За энэ хүн нь болохоор зэрэг та хэдээс насаар залуу хүн байж болно. Тэгээд тийм бол үзэл бодлын хувьд бол маш тогтвортой, бойрсортой. Үнэхээр л амьдрын гэсэн бол амьдрын хэлсэн зүйлдээ хийсэн үйлдэлтэй өөрөө маш эзэн болж чаддаг. За дээрээс нь санхүүгийн хувьд гэхээр маш санхүүгийн чадвар сайтай та хэдийг маань юу гарч дутаахгүй байхаар тийм хүн орж ирж байгаа юм байна. Тэгээд та хэдийн хүн маань орж ирснээрээ цоошин бололцоо авчрах болон тэр тусмаа санхүүгийн тал дээр шууд утгаараа гэх юм бол мөнгөнд дэмжлэг үзүүлэх ч юм уу. Таныг ингээд амьдралын ингээ өөрөө дагаад аваад явчих ч юм уу. За нэг бол яг хийгээд байгаа зүйл чинь дэмжиж туслаад явчих болохоор байна. Нөгөө талаараа энэ хүн орж ирснээрээ энэ бол хоёр дахь боломж юм анаха. Энэ хүн орж ирснээрээ таны орлогын үүднээ энэ бол зүгээр энергийн хувьд
Та бүхэн аз жаргалтай болгох хоёроор таад өөрсдөө нөгөө нэг хийх, бүтээх энерги чинь нэмэгдэж байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн яадаг вэ гэхээр өөрөө аз жаргалтай, гомдол харуулсалгүй, амар амгалан байгаа цагт аливаа эд баялаг, хайр сэтгэл сайхан болгон урсан орж ирж байдаг. Тэгээ өнгөрсөн дэх юм гомдол харуулслыг чинь бас тавьж явуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр та эдийг маань яалтчгүй нөгөө мөнгөний блок нэгдэж. Тэгэл яг уу ер нь бол энэ хуурч ирснээр та эдийн маань Oracle card-ныхаа мессежийг санаж байгаа бол аль нь таныг одоо нөгөө нэг яг таны зорилго хүсэл мөрөөдөл тэр зүйл рүү ойртуулж байна вэ? Тэрийг сонсороо гэж байсан да. Тэгэхээр энэ хуурч ирснээр та үед маань яг нөгөө нэг хий бүтээ гэж яасан зүйл рүүгээ илүү ойртож байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу? Өнгөрсөн дэх хүнтэйгээ байхад яг уу та нэг өөр хүний амьдралаар амьдраад байсан юм шиг надад мэдрэмж төрж орж ирлээ. Тэр нь юу вэ гэхээр энэ бас над дээр тулгарч ирсэн зүйл. Би өөрөө хувийн юм хийгээд, би өөрөө ингээд таараа туршигчаа хийгээд, хүмүүстэй зөвлөгөө өгөөд, зөвлөх маягаар ингээд явмаар байгаа ч манай нөгөө нэг үерхжсэн X-ийн хувьд өнгөрсөн хугацаанд яг таараа руу орж ирэхээс өмнө яадаг байсан бэ гэхээр тэр хүний маань үзэл бодол маш зөрүүтэй байдаг байсан. Хүн бол ажил хийж байж л амьдардаг гэсэн тийм хатуу үзэл бодолтой хүн байсан учраас өөрөө ажил хийн, намайг зүгээр ингээд гэртээ юу ч хийхгүй сууж бай, хүүхдээ гаргаад, хүүхдээ хараад ч юм уу тийм миний дотоодд бол яг ингээд нэг тийм өхмөл мэдрэмж төрөөд байсан л да. Би өөрийгөө хүсэл мөрөөдлөөр байж чадахгүй, би өөрийнхөө зорилгоос ингээд холдоод миний зорилгоос маш хүндий. Тэгсэрнээ би тэр хүнтэй байхад тийм аз жаргалгүй мэдрэмж. Одоо бол ингээд яг өөрийнхөө юм хийгээд өөрийнхөө санхугаа өөрөө удирдаад ингээд явж байгаа. Яг өөрийнхөө зорилго дээр явж байгаа учраас надад бол илүү амар амгалан аз жаргалтай байгаа. Тэгэхээр та эдд мөн бас тэр мессеж маш тодорхой орж ирж байна. Нэг тийшээ гадаад явах гээд байхад нөгөө X нь ингээд явдггүй ч юм уу тийм мессеж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо яг энэ орж ирж байгаа юм чинь ойл Америк явъя гэдэг. За тэгээ Америк явъя. Ойл Австрали явъя. Таны яг юу юм бэ тэр чинь ингээд дэмжиж явчихаар хамтдаа ингээд өсөж хөгжөхөр өнгөрсөн дэх хүн нь бол яг жоохон хувийн ачаас хүн байж болно. Хувийн ачигээд өөрийнхөө зорилго, өөрийнхөө хүсэл мөрөөдлөө номер 1-т тавьдаг. Та бол тэр нэг зүгээр даган баясагч байсан. Тэр болохоор таны орлого санхүү бол тийм боломжтой байгаагүй. Тэр хүний аясаар л байсан гарагдчих bay шүү манайх. За одоо X-ийн хамтдаа группийн дөгж байгаа мессеж. Би ч намайг нэг өдөр намайг уучлаа гэдэгт итгэж байна. Би ч намайг надгүйгээр аз жаргалтай байгаа болов гэж гайхаж байна. Би ч хамтаа найзуудаас ч илүү харилцаатай байхыг хүсэж байна гинэ. За энэ хүн үг нь бол яг хоо ингээд за угаасаа л тиймээсэн да тийм. Орхиж явъя да одоо ингээд орхиж явахаас өөр гарцгүй зүгээр намайг уучлал тийхүү тиймэр юм болсон бол уучлал нь мэдтэй гэсэн байдлаар ингээд бүх зүйлд бууж өгч байгаа харагдаж байгаа. Гэхдээ яг дотооддоо чи үнэхээр надтай аз жаргал надгүйгээр аз жаргалтай байгаа болов уу гэж яг тийм мэдмээр байгаа юм байна. Тэгээ тантай болов уу яг холбоо харилцаа тогтоож тийм холбоотой байхыг хүсэж байгаа юм аа. Яг аль биесээр нийлгүүч гэсэн гоё цаад нэг гоё өмгөшгий байнгын холбоо харилцаатай байгаад тантай яриад тийм байхыг хүсэж байна. Угаасаа л ганцаардж байгаа хэцүү байгаа мэдрэмжтэй байсан шүү дээ. Тэгэхээр тийм байдалтай байна шүү манайх. За энэ үрээд та бүхний маань урьдлага дууслаа. 20 дугаар группийн дан сануулж хэлэхэд за хувийн урьдлага авах хүсэлтэй байгаа хүмүүс маань ойрын үед надад хувийн урьдлага авч болно. Би хувийн урьдлага хийх боломжтой байгаа. Яг тэгэхээр яг тарт дээр төвлөрсөн байгаа учраас хувийн урьдлага авахд нээлттэй. За хувийн урьдлага яаж явагддаг вэ гэх юм бол хувийн урьдлага дээр цаг заахгүй асуултын хязгаар гэж байхгүй. Тийм болохоор та хэд маань орж ирээд өөрийн хүссэн асуултуудаа асууж болохоос гадна яг цагт тодорхой цагт баригдахгүй 30 минут байж болно. 40 минут байж болно. Зарим хүн дээр бол маш удаан хугацаанд ингээ яриа явчихдаг. Зарим хүн дээр бол аюу цөөхөн асуудал ингээд дорноор нь ингээд яриад чинь асуудлыг шийдээд гаргалгааг нь гаргаад өгчдөг. За тэгээ бас асуулт
Үзлэг болгоны ав дээр миний хийдэг юм нь юу гэдэг вэ гэхээр тухайн үедээ тохирсон зөвлөмж зөвлөгөө та заавал татаж өгдөг хийх ёстой зүйлс энэ дээрс нь энергийн цэвэрлэгийг тэр хүнтэй хайр сэтгэлийн тал дээр асуудал байгаа мó эсвэл ажил мөнгө санхүүгийн тал дээр асуудал байгаа мó гэдгээс шалтгаалаад тэр зүйл дээр зөвлөгөө орж ирдэг шүү манайхан. Энергийн цэвэрлэгээ, энергийн засал бүгд хамтдаа хийгддэг гэдгийг таад манай ойлгоорой. Яг хүмүүс мань мессежээр яаж хийдэг вэ гэж надаас ингээ асуугаад байдаг. Нэг бүрчлээ хариулах жоохон төвхтэй байдаг л да. Тэгэхээр таад маань ингээд ойлгочаарай. За энэ хүртэл үзсэн бүгд баярлалаа. Лотарцгооч 3 дугаар группийн маань хувьд Oracle card-ыг авсан байх учиртай. За тэгэхээр 3 дугаар группийг хийе. Өөрсдийн байдлыг хэвлэх харна. За 3 дугаар группийн маань хувьд тэгэхээр өнгөрсөн хугацаанаас ахуулаад хил амтай байгаад байсан. За ер нь энэ харилцаа та бүхний маань хувьд юу байна вэ гэхээр хоорондын маргаан зөрчилтэй ихтэй гэж харагдаж байна. За одоо тэгтээ энэ харилцааг яг ингээд нэг шинээр эхлэх гээд байгаа мó? Та хэд маань яг энэ харилцаа гэхээсээ илүүтэй бүр надад илүү санхүүгийн тал дээр ороод ирэхээ. Тэгэхээр та хэд маань яг энэ харилцаанаас илүү санхүү дээрээ ажил карьер дээр төлөвлөж явъя гэж бодож байгаа бол за магадгүй гадаад явах бас мессеж орж ирж байна. Энэ харилцаагаа бүр үнхээр хаяад гадаад руу яваад гадаад очиж ажил хийгээд амьдрах уу гэсэн шийдвэр гаргах гад явж байгаа байр байдалтай байна. Нэг бол энэ харилцаагаа цоо шинээр эхлээд явах уу гэсэн байдал дээр яг эргэлцсэн гацсан байдалтай байгаа юм байна. Тэгээ та хэд маань энэ хүнтэй үнэхээр хайртай юу гэдэгт гэх юм бол одоо бол та хэд дээр яг хайртай гэсэн мессеж орж ирэхгүй байна. Зүгээр л энэ харилцааг тодорхой шийдвэртэй болгохыг хүсэж байгаа. Болох уу, салах уу, өөрийгөө бодох уу, энэ ажил карьерийг явах уу, энэ харилцаагаа үнэхээр эсвэл нэг бол шинийг эхлүүлээд амьдраад ингээд доктортой болгож явах уу гэдэг дээр шийдэж чадахгүй гацсан байдалтай байгаа юм байна. Яагаад энэ дэр гацаад байгаа гэх юм бол өнгөрсөн хугацаанаас ахуулаад энэ харилцаа та бүхэнд маш их стресстэй байсан байна. Ер нь л их зөрчилдөө үл ойлголцоо дотоодын үл ойлголцоо ихтэй байт юм байна. Таныг ойлгохгүй, тантай ярилцаж ойлголцож та хоёр маань чаддгүй үзэл бодлын маш их зөрүүтэй, зөрчил магадaltaй, маргалдаа ихтэй харилцаа гинэ. За магадгүй 3 дугаар группийн манай X-ийн хувьд тийм юу бодож байна. За ялцчгүй гадаадын мессеж хол ажиллах, санал, хол харилцаа, хол зайны харилцаа гэж орж ирж байна. За X-үүдийн хувьд гэх юм бол уг нь бол та гадаад байдалд маш их татдаг хүмүүс байна да. Та хэдүүд бол ингээд харахаар өөрийн ирэхгүй танд татагддаг гинэ. Та хэдийг маш үзэсгэлэнтэй гэж бодож байна. За би таасан манлайлагч хүмүүс байдгаа гэж харддаг юм байна. Тэр ирч хүчтэй, цоглог, өөртөө ихтэй тэр байдал нь бас та хэдийн маань энэ байдлын X-үүдийг маш их татдаг юм байна. За тэгээ бас та хэдийн маань өнгөрсөн дөх дурсамжууд маш ихтэй. Бас та хэдийн маань өнгөрсөнд бид хоёр ингэдэг байсан. Бид хоёр ийм газраар аялж ийсэн. Бид хоёр хамтдаа ийм зүйлийг хийсэндээ гэсэн байдлаар бол та хэдийг бас маш их санаад байдаг юм байна. Бодоод өгүүлээд. Тэгээ одоо яг хол зайны харилцаа та хэд маань их саад болоод байна да. Хол зай хамгийн орж иж байгаа зүйл нь хол зай. Тийм болохоор энэ хүн яг шийдэж чадахгүй байна. Бид хоёр үнээр хамт байлаа гэхэд угаасаа энэ хүн гадаад руу явчих штеп. Эсвэл би гадаад руу явчих штеп яа тийм. Эсвэл бид тэр ингээд хол ажиллах болно яах вэ гэсэн байдлаар шийдэх гаргаж чадахгүй гацсан байдалтай харагдаж байна. Тэгээ чин сэтгэлээсээ гэх юм бол энэ хүн зөвөр л харилцаагаа эхлүүлээл энэ харилцаагаа ингээл байгаа л баймаргаа сэтгэл зүрхэн зориулаад өөртөө чинь ингээл баймаар байгаа гэж байна. За 2 дугаар группийнхний маань X яг буцаж ирэх бол хизээ ирэх вэ?
За 3 дугаар группийн маань хувьд X-ийг буцаж ирэх үү гэдгсэн чинь сэтгэл зүрхэн нэлээд шархалсан гинэ. Тэгэхээр 3 дугаар группийн маань дийлэн хувийн шүрийн өөртөө яг ингээд энэ X-ээс хол ажиллах замыг сонгож байгаа, өөртөө гадаад явахыг сонгож байгаа. Эсвэл ямар нэгэн байдлаар энэ хүнээс хол зай авахыг сонгосон хүмүүс байгаа бол тэнд X нь ерөөсө таалагдаагүй байна. Энэ дээр та яадаг маань яг Oracle card-ны мессеж гарч байгаа бол яг би мессеж гэхээс илүү зураг нь илүү надад тусаад байна. Та яадаг маань ингээд аваа явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг замчлаад та яадаг явах ёстой зам руу явуулж байгаа. Гэхдээ энд нэг охин байгааз энэ охин болохоор ингээд гайхаад эргэлзээд яг таныг явуулахгүй гэд жоохон ингээд айцтайгаар барьж байгаа байхгүй юу? Тэмээ юм шүү дээ гэсэн байдлаар. Тэгэхээр энэ дэр хиулж байгаа нь болохоор зэрэг би чамайг одоо чиний залбирлын хариуд би чамайг газарчилж байгаа. Тийм болохоор ингээд намайг дагаад яваа. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл зориг бодолтыг мөрөөдлийн төлөө гэж байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань яг өөртөө л орхиж явахыг л сонгож байгаа хүмүүс юм байна л да. Магадгүй зүгээр хол гадаад явах ч юм уу тийм зүйл байхгүй бол зүгээр л энэ хүнээс орхихон та тийм зөв шийдвэр юм шиг санагдаад байгаа. Өөр зүйл хиймээр байгаа, өөр чиглэл рүү явмаар байгаа. За магадгүй та хэд маань ингээд нэг хөдөө ферм дээр ажиллах сонирхолтой байж болно шүү дээ. Ферм байгуулаад таз жаргалтай амьдрах. Тэгсэн чинь X-ийн хувьд яадаг вэ гэхээр зөвхөн хотод нэг өндөр албан тушаалтай нэг газар оффист ингээд ажиллахыг хүсдэг, ажиллаж амьдрахыг хүсдэг, хөдөө орон нутагт дургу, хөдөөний тим амьдралд дургу ч юм уу. Ерөөсөө та хэд маань энэ байх албагүй. Гэхдээ яг юу гаргаж ирэх гээд байна вэ гэдэг юм бол үзэл бодлын зөрчилдөөн гэдэг ийм том зүйл байгаа даахгүй та хэд маань ялгаа. Хүсэл мөрөөдөл зорилгыг чи ялгаа. Та хэдээс зорилгын хувьд бол тэц өөр хүн байгаад. Нэг тийшээ хараад та хоёр маань зэрэгцээ талхаж чадахгүй. Нэг тийшээ алхахгүй зүгээр хоёр өөр тийшээ ингээд алхах гээд байгаа байхгүй. Тийм болохоор та нэг бол зорилгоо хаяад энэ хүнийг дагаж явна. Эсвэл энэ хүн бүх зорилгоо хаяад хүсэл мөрөөдлөө хаяад таныг дагаж явна гэсэн ийм сонголттой харилцаа байна. Яалтчгүй зорилго үзэл бодлын тийм том зөрчилдөөнтэй харилцаа юм байна. Тэгээд энэ хүн бол уг нь танд бол тантай багтаа бол үнэхээр аз жаргалтай байдаг. Дахиад импрес хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр таны нөгөө эмгтээлэг байдалд маш их татагддаг юм байна. Та бүхэн маань магадгүй маш эмгтээлэг уян зөөлн налархаа нэг тийм хайрцаг эмгтээчүүд гинэ ямар хөөрх юм бэ? Энэ хоёр хөзөр маань хуйлаа гараад ирсэн. Тэгэхээр та хоёр маань та маань яалтчгүй 3 дугаар группийнхаа маань үнэхээр үзэсгэлэнтэй хүмүүс байх нэ. Хайр татсан хүмүүс байх нэ. Өөрийгөө улам илүү хайрлаарай. Залуу нас бол тийм урт хугацаа биш үүдэг. Тэгэхээр та маань залуу насны дээрээ өөртөө маш их хайрлаарай. Яг энэ олцын насны дээрээ өөрийгөө хайрлаарай. Эмэгтэй хүн байж болно, эрэгтэй хүн байж болно шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүмүүсийн явд гэх юм бол маш зөвлөн эмцэгтэй амьд хайртай аль зүйл дээр маш уян хатан байж чаддаг, хүнийг хайрладаг, хүнийг ойлгодог, хүнийг өрөвддөг, баг ингээд өрөвдөөд уйлаад тэврээд байж байхаар хэмжээний тийм хүмүүс байдаг юм байна. Өмнөөс л болж хол зааны хэлсэл болж өрнөний хол хөндөө байдал үзэл бодлын зөрчилдөөнөөс болж энэ хүний сэтгэлийн шахлаад байгаа юм байна л да. Тэгээд та хэд рүү маань үйлдэл авч чадахгүй гаццсан бардам замд хөдөлсөн байна гинэ. Яг яагаад үйлдэл авахгүй байна вэ гэдгсэн чинь бардам замд хөдөлсөн байна. Тэгээд би харахгүй ёстой өөрөө гонёж өөрөө л амаа хайцдаг, өөрөө л юм шийдвэр гаргааддаг гэсэн байдлаар хандаад байна. Тийм болохоор гаццаа. Ер нь бол үйлдэлийг авъя гэж бодохгүй, үйлдэл авч чадахгүй, ойрын үед үйлдэл авахгүй. Бодол нь 1 сар бол харагддаг байна. Тэгэхээр бол тэрнээс хойш хугацааг бол би хийх боломжгүй. Яагаад гэхээр таарч бол урт хугацааны энерги биш үүдэг. Доод нь 1 сар. Тэгээ тэрнээс дээш. За 3 сар хугацаанд ч үйлдэл авах бол өөрөө нэг үйлдэл авъя гэсэн бол алга та бол ороод ирэх юм бол энэ хүн бол буцаад нийлэн та орж ирэхгүй бол та буйжл хойноос нь ингэж аргадаж орж ирэхгүй бол энэ хүн буцаж өөрөө бол нэг нүүр өвч тантай ингээд дотносож гой байхгүй л гэсэн байдлаар хандаад байна. За одоо 3 дугаар бүлгийг юм аа мөн байгаа. Ороод мессеж захиалж яах юм мессеж юм бэ? Өгнөө сахиусуудын зөвлөгөө гэдэг юм бол энэ хүнийг гэж ерөөсөн зөвлөхгүй юм манайха.
Та хоёр маань угаасаа бие биедээ маш их хайртай хүмүүс юм байна. Тэгээд ер нь бол ирээдүгээ харах хэрэгтэй. Хамтдаа өгн ирээдүгээ харах хэрэгтэй гэдэг ч аахгүй юу. Тэгэхээр та хоёр маань үнэхээр ойлголцохгүй байгаа бол ойлголцол дээр маш их ярилцах хэрэгтэй байх нэ. За яг энэ замаар явах юм бол бид хоёрын амьдрал ийм байх юм байна. Бити нөгөө нэг үзэл бодлоо сонс. Хамтдаа шийдвэр гарга. Магадгүй Монголд үлдгүй Америк руу явах уу гэдэг шийдвэр төр байгаа бол тий. Та хоёр нийлээд Америкийг ярилц. За Америкт очивол бид хоёр ийм 20 сая төгрөгийг цалин авах юм байна. Монголд байх юм бол 2 сая төгрөгийг цалин авах юм байна. Хоёулаа ирээдүйдээ ийм боломж бололцоо гаргаж болно. Цаашаа суралцаад хөгжөөд илүү ирээд бизнестэй болно. Бид хоёрын ирээдүй илүү сайхан байх нэ гэсэн нэг ойлголцолд хүрэх шаардлагатай байгаа юм байна. Тэгээд шинэ зүйлийг эхлүүл гэж хүзэр маань зөвлөж байна. Тэгээ магадгүй та бүхэн маань энэ хүнээс болж шийдвэрээс буцахаас илүүтэйгээр одоо энэ Oracle картыг харах юм бол энэ сахиусуудын зөвлөгөөтэй дүүцүүлээд харах юм бол юу гэж байна гэд тэгэхээр энэ хүнийгээ завчлаад яв гэж харагдаж байгаа байхгүй юу? Таны магадгүй шиг гарах гээд байгаа шийдвэр бол зөв. Та бол илүү амьдралынхаа төлөө ингэж шийдээд байгаа. Та илүү сайн сайхан зам руу шийдээд байгаа. Тийм болохоор энэ хүнийгээ зүгээр ингэж ойлгоод энэ хүндээ ойлгуулад бид хоёр хамтдаа аз жаргалтай байна. Бид хоёр нэг чиглэл рүү явж чадна. Бид хоёр ирээдүгээ хамтдаа бүтээж чадна гэсэн тэр ойлголтыг өгөх хэрэгтэй байна. Тэр чиглэлийг өөрөө тавих хэрэгтэй байна. Тэгээд энэ хүнээ газарчлаад чирээд яваал гэж хэлүүлж байна. Магадгүй тэгээд ирэх юм бол энэ хүн үнэхээр ингээд бас ойлголт аваад за тийм ээ гэд таныг дагаад үзэл бодол нь бас өөрчлөгдөж болно. За тэгээ бас хүүхдтэй болъё гэж бодож байсан хүмүүс байгаа бол хүүхдтэй болоход боломжтой юм байна. Шууд утгаараа нөгөө талаараа бол та хэдийг маань бас яаран шийдвэр гаргахаас илүү хүлээцтэй шийдвэр гаргаарай гэж хэлүүлж байна. Энэ хүн дээр бол ялцчихгүй та хэд маань үнэхээр салъя болъё. Хаяа гэж бодож байгаа бол тийх ямар ч шаардлагагүй шүү манайхан 3 дугаар групп хэрэг. Oracle card-ийн чинь бүх Oracle card-ны бишэн таротынхаа бүх зөвлөгөө, сахиусуудын шин зөвлөгөө бол бити орох гэж хэлүүлээд байна. Зя. Эксүүдийг нөгж байгаа мессеж. За би энэ тэр өдрийн одоо бүх зүйлийг наривчлал сандаг. Энэ цаг хугацаа бол яг зөв цаг хугацаа биш байна. Би мэдж байгаа тэр болов миний буруу байсан. Гэхдээ би чамаа ингээд би чамаар чигсээл гэсэн мессеж орж иж байна. Тэгэхээр ямар нэгэн үйл хийчээд ямар нэгэн муухай зүйл хэлчээд ч юм уу те эсвэл өөрийнхөө ерөөсөө алдаа хүлээн зөвшөөрөхгүй угаасаа чиний буруу штэ чиний юм байна гэж үгүйсээ шал бодлоо наадах чинь. Тэгээд нөгөө өөрийнх нь шийдвэр буруу байгааг мэдж байгаа нэ тань руу ингээд түлхийд чихэд байдал та. Өөрийнх нь шийдвэр явцгүй байхад те өөрийнх нь бодож байгаа бодол явцгүй өөрийнх нь угаасаа л тийм байхад үгүй чи минийхээр явах хэрэгтэй. Чинийх буруу байна. Чи ингэж болохгүй гэдэг нь зөрчсөн байгаа байхгүй. Тэгэхээр та хэдийн манд хооронд бол маш ойлголцлыг зөв явж байна да манайхаа. Зарим нэгэн үд хаалгыг өрөөсөн нь та хэд хэлэхэд зарим нэгэн хайр сэтгэлийг хаах дэмий байдаг юм аа. Яг тэгэхээр үзэл бодлыг зөрүүтэй гээд ямар одоо та бүхэнд хэцүү байлаа гээд магадгүй хэдэн жилийн дараа магадгүй тэр хүнийг ингээд бүр амьдралаасаа явуулсны дараагаар та хэд маань харамсах тохиолдол маш их гардаг. Биедээ хүн ер нь хамгийн их ойлгодог зүйл юу вэ гэхээр амьдралаасаа хамгийн зөв хүнээ явуулж иж л ойлгох гэдэг. Та хэд тэр бол тэр мессеж над дээр маш их орж ирж байна. Дараа нь харамсах зүйл болох үе. Тэгэхээр энэ хүнийг ингээд орхиё гэж бодож исэн бол бити тэгээрээ. Дараа нь та хэд маань харамсах үе. Дараа нь та хэд маань энэ хүн шиг хайрлах, энэ хүн шиг хамт байх, энэ хүн шиг жаргалтай байх хүн олдохгүй байх үе. Хүн болгон та хэдийг маань адилхан төвшөнд хайрлаж, адилхан төвшөнд ингэж юу яахгүй шүү. Халамжлахгүй шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаар яг үзэл бодлын зөрчилтөнд байж болох ч гэсэн 1 жилийн дараа, 2 жилийн дараа та хоёрын маань үзэл бодол яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй, зорилт яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Яг одоогийн үзэл байдал дээр суурлаад
шийдвэрийг битгий гаргаарай. Гэхдээ бас өөрийнхөө хүсэл мөрөөдлөө битгий орхиорой. Аль болох юм хүний ойлгох гэж хичээгээ. Үнэхээр юм гадаад явъя гэж бодож исэн хүмүүс байгаа бол эсвэл өөртөө хэрэгтэй ажил төрлийг хийх гээд байгаа бол тэр болгоно гоё эргээр тайлбарлаарай. Бидний амьдрал илүүрүүлэх хэрэгтэй байгаа гэдгийг сайн ойлгуулаарай манайхаа. За тэгээ 3 дугаар группийнх маань хувийн уншлага авахыг хүсэх юм бол миний Instagram болон Facebook-ээр холбогдоод хувийн уншлага авч болно. Ойрын үед бол би ер нь дандаа амралтын байдалтай байгаа болохоор хувийн уншлага бол чөлөөтийг хийж өгч байгаа. За хувийн уншлага яаж хийх вэ гэж хүмүүс асуугаад байдаг. Энэ дээр таад дээр тайлбар хэлэхэд хувийн уншлагаар бол асуулт хязгааргүй, цаг хязгааргүй байдаг. Дээрс нь та хэдийн маань үзүүлж байгаа тэр нөхцөл байдлаас хамаарат би бүх зүйл дээр нь зөвлөгөөгийн давхар авч өгдөг, зөвлөгөөг нь өгдөг. Тухайн үедээ хэрэгтэй байгаа сэтгэл зүйн талаас нь да дээрс энергийн талаас нь ч юм уу яг ямар төвшөнд тэр хүнд маань юу хэрэгтэй байна гэдгийг харж байгаад тухайн үедээ зөвлөгөөг нь өгөөд гарч гаргалгааг нь хилээж авдаг. Дээрс нь энергийн цэвэрлэгээ за засал ямар зүйлс шаардлагатай байдаг болгоно хамт уушигддаг учраас таад маань хоёр уншлах авах юм бол энэ бүхний хамт хийх нэ. За тэгээд зарим хүн дээр угаасаа нэг тийм чи бясалгал хийж ингээд бясалгал хийгээд өөрийнхөө бодлоо зэгтлээд бодлоосоо ангижраа гэдэг зүйлийг хэлэхэд бол үнэхээр хол хөндөө байдаг. Яагаад гэхээр бүр үнэхээр тийм ойлголт байхгүй. Хизээч 10 минут байтугай минут ч суух тийм чадамжгүй болсон тийм бүр юм сэтгэл зүйн хувьд маш их тогтворгүй, буур суурьгүй, тайван бос ийм хүмүүс тэгээд тэр сүнслэг ойлголтыг юусоо мэдгүй бяцлагаад жаахан гэсэн тийм үзэл бодолтой хүмүүсийг тийм зүйл рүү чиглүүлэхээс илүү сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нь илүү хэрэгтэй байдаг. А сэтгэл зүйн ажиллагаад ирсэн цагт нөгөө хүмүүс маань өөрчлөгдөж эхэлнэ. Тэр дараа нь харин тэр бяцлал өөр төвлөрөх юу байна тийм амьдралаа өөрчлөвчөр чиглэл рүү оруулж өгдөг юм аа. Ийм учраас бас сэтгэл зүйн маань маш чухал хэрэгтэй зүйлээд шүү гэдгийг анхаараарай. За бүгдэнд энэ хүртэл үзсэнд баярлалаа манайхаа.